Сайн байцгаана уу? Та бүхэн бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Мөнх Цул гэдэг. Хаан бүл зургуулаа амьдардаг. Тийм гэрээ эцэгтэй хүн байна. Би цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Тэгээ 2019 оноос жирэмсэн болоод декретээ аваад ер нь нөгөө декретнийхээ хугацаанд гэртээ сууж эхэлсэн. Тэгээ тэрнээс хойш тэгээ өөртөөгөө бас нэлээд ажиллаад дасгал хөдөлгөөнөө бас тасралтгүй хийгээд 72 кг-аас 55 кг болоод 17 кг хасж ирсэн. Тэгээд тэр үр дүнгуудээ бас оруулаад нэлээд тооштой бас йогоор хичээллээд тэгээд тэр үр дүнгуудээ оруулах журмаараа тэр фэйсбүүкийн групп нэгээд тэндээ дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт бас оруулаа явдаг байсан. Тэгээд дахиад тэр хугацаанд явж идэл жирэмсэн болоод ахиад хамгийн бага охиноо төрүүлээд тэрнээсээ хойш мандала урал руу ороод ингээд мандала урлаа 2 жилийн хугацаанд хийгээд явж байгаа. Бага охиноо төрүүлээд одоо манай бага охин 2 настай. 2 жирэмсэн байхдаа одоо нэлээд төрөх төгсөн байхдаа анхныхаа мандалаг гэртээ нэг юм гэрийнхаа хааныг чимэх зорилготойгоор тэгээ өөрөө нэг макрем урлалын нэг юм утас олсон утас байсан. Тэр утсаа ашиглаад за энэгээр нэг юм гоё юм хийчихье гэж бодоод тэгээ дугуй канвас анхудаа авч агаад тэрэн дээр мандалынхаа нөгөө шугам юмнуудыг зурж агаад макрем урлалынхаа даван утсаар ингээд бүгднгийн нэг бүрчлэн наагаад тэгээ анх мандалаг хийчихсэн. Тэгээд мандалагаа нөгөө хийчлээгээд дүүдээ үзүүлээд ийм хийлээ штэ гэдгсэн. Тэгсэн чинь манай дүү тэгвэл та мандала хийгээчтэй мандала хийгээд сурчвал гоё юм биш үү гэдэхгүй юу. Тэгэхээр би өөрөө YouTube-ээс нөгөө мандаланы зураг бичлэг бас үзчихээд ингээд бас зурвал гоё юм биш үү. Хан дээр ч гэсэн зурхаар ямар гоё юм бэ гэд харж агаад канвас аваад өөрөө хийж үзлээ. Тэгээд будаг биер идрээ цоглуулад өөрөө хийгээд үзсэн чинь нэг л бас жоохон бүтлгүүтэй болдгоо. Нөгөө будагныхаа өвтгөн шингэн юмнуудаа тааруулж чадахгүй. Тэгээд нэг одоо сургалт байдсан болов гэд бас сургалт нилээ хайсан. Хайжгаад цэцэгчин гэд нөгөө сургалт байдгийг. Тэр багш дээр очиод нэг мандала бас анхны мандала нөгөө 7 хүртний мандалагаараа мандалаг хийж үзээд туршлагатай багшаас бас мандалагийн сургалт аваад тэгээд мандалагаа яг зурж эхэлж ирсэн. Цэгэн мандала чи ялангуяа бяцлагтай холбогдоод нөгөө цэг бүрийг тавьж байхдаа тэр тухайн цэг рүүгээ бүх анхаарлаа төвлөргөж тавьдаг болохоор нөгөө арт терапи болоо явцдаг. Тэгээд мандала чинь хаанан дээр зурах тэгээл өөр юугаар ч гэдгийг тий бүх л төрлөөр хийж зурж болдог. Тийм урлал. Тэгээд одоо 8 настай болчраас 80 настай буурай хүртэл хийж болдог. Тийм урлал гэдгээр онцлогтой. Мандала гэдэг нь өөрөө санскрит хэлэнд тийм дугуй, тойрог, эргэлдэх, зогсолтгүй гэсэн юм утгыг илэрхийлдэг. Буддын шашинд хэвчлэн ашигладаг. Олон мянган жилийн өмнөөс буддын шашинд мандалаг нөгөө бяцлал хийх зорилготойгоор зурж эхэлж исэн. Энэ нь ингээд үүсэж хөгжиж явсаар байгаад өдөөд ингээд мандала гэдэг бүхлэгтэн мандала урлах гэдэг ийм урлаг болоод хөгжөөд ирсэн байгаа. Би дуртай зүйлээ хийгээд явж байгаа. Тэгээд мандалагаа эхлэхдээ л ингээд догтлоод байдаг. Миний мандала одоо ямар гарах бол яах бол гэд анхны нөгөө голын цэг тавихтаа л ингээд мандалагаа ямар болох бол гэж ингээд айгүй их догтлдог. Тэгээ мандала маань ингээд өнгө тавиад тойрог ингээд дээшээ ингээд нөгөө канвас маань ингээд дүүрэх тусмаа илүү үзэсгэлэнтэй маш гоё болж ирдэг. Тэгэл тэр мандалагаа харж суугаад ингээд мандалынхаа хажууд одоо нэг аяг цайгаа бариад ингээд суугаад яхад маш гоё санагддаг. Бүр ингээд маш гоё юм том зүйлийн ард гарсан юм шиг тийм гоё мэдрэмж төрдөг. Мандала урлал бол өнгө бол нэлээд чухал. Тэгээ өнгийг бол дулаан өнгө одоо нөгөө өнгийг ангилаад байгаа шүү дээ. 4 улиралд хуваагаад ингээд
үзэж байгаа. Тэр өнгөнүүдтэй ер нь уялдуулаад дулаан өнгийг дулаан өнгөтэй тэгээд нэг дунд нь нэг яг нөгөө чимэглүүр болох тийм хэсгүүдээ одоо хүүтэн өнгө холиод гэдэг юм уу яг нэг юм холиод ингээд гоё нэг чимэглэл олгоод тэгж зурдаг. Өнгөө сонгохдоо маш их ач холбогдол өгч одоо мандалагаа зурдаг. Өнгнөөс гадна бас будагны өтгөн шингэн, будагны чанартай чанаргүй гэд энэ зүйлүүд нь мандала зурхад маш их чухал байдаг. Тоон аргачлалаар бодож тэр мандлынхаа голын өнгийг гаргадаг. Тэр голын өнгө нь болохоор хүнийг одоо өгөгдөл одоо ямар мэрэгчлээ болох вэ? Ер нь ямар хүн байна гэдгийг тодорхойлоод гаргаад ирдэг тийм одоо тоон зурхаа байдаг байхгүй юу? Тэргээр гаргаад тэр яг ихэвчлэн тэр гарсан өнгө нь тухайн хүний дуртай өнгө гэж таардаг. Тэгээд тэр аргачлалаар бас нөгөө сургалтуудаа явуулах зорилготой байгаа. Хөх өнгөнд дуртай. Ер нь хөх өнгө бас ингээ нүдэнд аяг өгдөг. Тэгээд над дээр хөх өнгө одоо миний тоон зурхаа юугаар тоогоор бодоод гарах, тоон аргачлалаар бодоод гарахад хөх өнгө гарч исэн. Тэгээд тэр хөх өнгөний одоо зурхаагаа ингээ уншаад үзэхээр яг л одоо миний одоо яг байгаа оршиж байгаа зүйлүүдтэй айгүй их таарад жишээлбэл та ер нь йог бясалгалтай ойрхон байх хэрэгтэй гэх тэрэн дээр бичсэн байгаа байхгүй юу? Би тэрийг мдээгүй хэрнээ айгүй их йог бясалгал дуртай. Тэгээ байнга одоо тэр талаараа айгүй их тохирч ирсэн. Хамгийн эхлээд бүгдээрээ мандалагийнхаа хамгийн гол чухал юм зүйл нь төв зэгээ ойлгох байдаг. Төв зэгээсээ тойруулаад тойрог хэлбэрүүдээ одоо картгаар зурж гаргаад тэр зурсан нөгөө одоо тэгш хэмүүд байгаа штэ. Тэгш хэмүүд дээрээ мандалаа зурж гаргадаг. Хамгийн чухал юм нь одоо мандлын голыг олох. Тэгээд тэгш хэмтэй байх нь хамгийн чухал байдаг. Хүүхдийн тэгээ нэгдүгээр бүтээл сэтгэлгээ их хөгжиж байгаа. Тэгээ сууд сурж байгаа. Тэр нь яг ингээд яг бүхэл бүтэн анхаарлаа зориулж чадчих байгаа. Тийм хүүхдийн бүтээлч байдал, анхаарал төвлөрөлт, сууд сурах гэд маш олон давуу талууд хүүхдэд бий болдог. Тийм мандала зураад ингээд фэйсбүүк дээр байршуулж байгаа штэ. Өөрийнхөө оруулсан бүтээлүүдээ. Тэгэхээр маш олон ээжүүд ялангуяа гэртээ сууж байгаа ээжүүд стресссэн мэдээж эмэгтэй хүн учраас зөндөөл юм толгоонд орж ирнэ. Маш олон бодлоод орж ирнэ. Тэр бүгдээс мандала 30 минут зурхад л уг нь тэр тухайн өдрийн альжаалыг тайлж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр утгаараа тэр ээжүүд мандала бол ингээл тайвшрал зөвхөн ингээд урлаг биш юм аа. Энэ бол ингээд тайвшрал бясалгалын төрөл юм аа гэд тэгэхээр ээжүүд маань айгүй их асууж орж иж байгаа байхгүй юу. Тэгээд одоо сургалт байна уу, сурмаар байна, зурмаар байна гэсэн маш их сэтгэлдлүүд орж ирчихсэн. Тэгээд би яг ерөөсөө энэ мандала гэдэг урлал маань энэ стресстэй байгаа хүүхдүүдээ харж байгаа, ялангуяа гэртээ сууж байгаа ээжүүдэд айгүй их хэрэгтэй юм байна гэдэг үүднээс одоо сургалт зохион байгуулъя гэж бодсон. Мандалаан дээр одоо ямар ч гэсэн зүгээр заавал би зурдаг би одоо тийм гарын дүүтэй гэх юм байхгүй. Ер нь хүн болгоно л цэгэн мандалаг зурж чаддаг. Тийм болохоор одоо би зурж чадахгүй гэж хоош суулгүйгээр оролдоод л үзэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд зүгээр цаасан дээр ч хамаагүй зураад эхлэх хэрэгтэй. Тэгжиж яг мандала бол зүгээр тийм төгс бүтээл гаргана гэсэн үг шүү дээ. Зүгээр л яг өөрийнхөө хэмжээнд яг өөрийнхөө сэтгэл зүрхээ зориулж хийсэн тэр мандалаг гаргах нь л чухал байдаг. Мандалаг бол бүр ямар ч хэмжээгээр хийж болдог. Тухайн суураасаа хамаарад тэгээ бүр 10 см тэгэл бүр жижигхэн эмгний хэмжээтэй ч гэсэн мандала байгаа. Тэрнээс бүр ханы бүр том хан чимэглэх ханы мандалагч гэж байгаа. За тэгээд тэр тухайн жижиг томоосоо ахуулаад одоо жишээ нь жижиг 10
10-ын мандала 10 санжтай мандала хийн штэ. Тэгэхэд бол нэг яг төвлөрөөс суухад нэг цагийн дотор л хийн. Тэгээд хэрвээ бүр ингэ томроод ингээд миний жишээ нь хийдэг 80 см 100 см-тэй мандалаг бол нэг яг төвлөрөөс суухад 2 өдөрт 3 өдөрт 2-3 өдөрт л хийж дуусдаг. Мандала зурж тайвширдаг. Ер нь бол өглөө босоод бяцлаглаа хийн, зарим үед йога хийн. Тэгээд нөгөө нойр дутуу хонох мэдээж нөгөө ээжүүдийн асуудал зөндөө байгаа шүү дээ энэ амьдралд. Тэгээд тухайн үед нөгөө нойр морьгүй хонсон үед ингээд нэлээд стресстэй хандлагатай байдаг шүү дээ. Тэр үедээ мандалагаа зурчдаг. Мандалагаа зурхаараа зурж агаад ингээд эргээд босоод ирэхэд одоо бүх юм ингээд гэрэлтэй гэгээлэг ерөөсөө тийм сөрөг талаас харагддаг. Бүгдээрээ юм эерэг болоод ирдэг байхгүй. Мандала зурж байгаа босоод ирэхээр тийм гоё эерэг талтай. Миний цаашдын зорилго одоо илүү олон хүмүүст энэ мандала урлалаа түгээх, сургалтууд авах, тэгээд илүү олон нөгөө нэг одоо гэртээ байгаа ээж нэрт нөгөө төвлөрөхт нь дотоод амар амгалангаа олохт нь туслах тийм зорилготой байх. Тэгээд хүмүүстэй гэж зөвлөхөд одоо мандала бол зөвхөн урлаг биш. Энэ мандалагаар дамжуулж одоо тий дотоод сэтгэлээ ингээд гоё тайвшруулж ингээд гоё амар тайван байдлыг мэдэрч үзээсэй гэж бас хүсдэг те.